даралт ихсгээр харьхуучаар буучдаг гэлтэгдэг. Тэгэхээр гэтэл энэ маань болохоор дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо зөвлснөөр яг хүний өөрийнх нь уух ёстой одоо зөв зохистой хэмжээ гэхэд одоо цагаан арх 40 г, за вино 100 г гэдэг ийм жишээний. Эннээс хэтэрхээр тэр маань нөгөө өшөө нөгөө юун даралт бууруулах тийм ээ. Цаашаага эрсдэлт хүчин зүйлийг ихсгээд явж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ буруу хөвшлээс татгалзах хэрэгтэй. За дээрэс нь нөгөө маш одоо энэ нөгөө утаа тортог ихтэй гэл ингээл манай хүмүүст одоо стресс их байна л да. Нийгмийн стресс их байна шүү. Тэгэхээр энээс аль болох зайлшгүй хэвээр энэ төр засаг бас энэ талаар бас авах арга хэмжээ уулна авах хэвээр. Тэгээд дөрвтэй арга хэмжээ бас авахгүй л байна л да. Ерөнхийдөө нөгөө янз бүрийн одоо ингээд төлөө үзэн нөгөө махны үн маань өсцөн тийм ээ. Нөгөө шатхан маань өсцөн гэл ингээл тэрийг сонсохоор нөгөө хөгшчүүл маань зайлуул ингээл тайван байж чадахгүй тий. Энд чинь одоо яахаараа болдгоо байна. Үгүй энэ гिचэж яадаг байна гэл ингээд стресстэй тэгэхээр л нөгөө суцыг агшаагаад л нөгөө даралт нь ихсэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо бас энэ даралт ихсэх, за суц хатуурах гэдэг өвчмөд нийгмийн талаасаа бас их нөлөөлөх, энэ нийгэм талаасаа бас их хүмүүст те зөв суртал ухуулга хийх, зөв одоо хүмүүсээ бас нэг зөв амьдралмаар л байна л да. Ер нь бол тэгэхээр ер нь одоо би эмийн хэрэглээний талаар танаас асуух гэж байна л да. Даралт ихсэх өвчин дээр тэр судас хатуурах өвчин дээр ч тэр хүмүүс маань эмийг их замбраагүй хэрэглээд байгаа юм шиг санагдаад байдгийн. Тэгэд энэ их олон эмнүүд байна гэж байна тийм ээ. Тэгэхээр яаж ер нь эмээ зөв хэрэглэх ёстой вэ? За яг нь ерөнхийдөө бол бас эмчтэйгэл зөвлөх ёстой. Гэхдээ бас Улаанбаатар хотод эмийн хэрэглээ их байна тий. Бие биенээсээ сонсоод одоо жишээ нь нэг даралт ихсэлтэй хүн одоо гадаа хоёлоо сууж байгаа чи ямар юм ууж байна? Би тэрийг ууж байна. Айгуу сайн штэ гэх ингээд дур мэдэд аваад дуудаг. Нөгөө эмийнхээ тун хэмжээг тааруулдаг тий. Нэг тэгээд дээрэс нь одоо сүүлийн үеийн даралт бууруулах эмнүүд маань болохоор нөгөө уртсгсан үйлчлэгээтэй ирдэг болсон л да. Тэгтэл манайхан яадаг вэхээр нөгөө эмээ аваад уугаад даралтаа нөгөө байга даралт нь ихсээд идэх хүн ч одоо эмчиг л олчихно шүү дээ. Тэгэхээр нэг эм уучаад л нэг цагийн дараа ч юм уу хэдэн минутын дараа ч баг өөрийнхөө даралтаа хэмждэг. Тэгэл энэ буухгүй байна гэдэг нөгөө ахаад нөгөө эмнээс ахаад аваад уучдаг. Эсвэл болохоор нөгөө хин нэгнээс нь яваад уцаар одоо хүүхдүүдтэй л те ээжийнх нь юм аавынх нь даралт ихсээд нэм авид дэргээ. Нөгөө хүүхд нь аптек руу явж ороод манай ээжийн даралт ихсээд байгаа гинэ ямар юм сайн уу гэл тэгэхээр тухайн одоо энэ эм гэдэг маань бас л нөгөө бизнес болсон байна шүү дээ. Тэгэхээр тэр тухайн юун дээр зогсож байгаа хүн ямар юм ууж ирсэн гэдэг нь нөгөөх нь эмээ сайн хэлж мэдэхгүй. Гэтэл за энэ айгу сүүлд ирж байгаа сайн гэд бас нэг ингээл өөр ерөөс ингээд дур мэдэл эм зөвлөждөг. Нөгөө эмийн навч хэрэглэн одоо хизээ уух юм те өглөө уух байсан юм уу орой уух байсан юм уу хэдийгээр нь уух байсан те даралтынхаа хэмжээ нөгөө өсөлтөөсөө шалтгаалаад уух хэвээр эмийг манайхан дураараа хэрэглэдэг. Ерөөсөө хоол унчиг л хэрэгжилж штэ. Тэгээд ирэхээр л нөгөө л цаашаага даралт ихсэлтийн маань хүндрэлх явагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр эмийн тал дээр гэл тэгэхээр та эмчтэйгээ зөвлөвөл тухайн эмээ даралт уруулах эмээ аав, даралт уруулах эмтэйгээ хамт та тийм ээ өөрт байгаа тэр биед илүүдэл болоод байгаа өөх тосны хэмжээг бууруулах эмийг бас авах хэвээр. Дээрээс нь нөгөө цус шингэлэх эмийг бас авах хэвээр байхгүй юу? Одоо тэр тухайн эмнүүдийн нэгдэл байж эмчилгээ үр дүнтэй болно шүү дээ. Тэгээд дээрээс нь манайхан одоо даралтны эмийг хайчдаг байхгүй. Хайчдаг. Нөгөө даралт маань одоо өнөөдөр өсөхгүй байна, маргааш өсөхгүй байна те 3 хоногийн дараа нөгөө даралт маань хоруу чанараар ихсэн шүү дээ. Нөгөө эм тасалсантайгаа холбоотой. Тэгэхээр эмийг эмчилгээний тунгаар нэг үн, урьдчилан сэргийлэх тунгаар нэг үн гэдэг л бас одоо даралт ихсэлтэй хөшчүүл маань бас ойлгох хэрэгтэй л те. Ер нь бол тэгээд өөр хүүхдүүд нь ч гэсэн одоо аав ээжтэй даралт ихсэхэр нэм авч өгдөг. Эсвэл болох нь даралтч үзсэн нөгөө очиод үзүүлнэ л дээ. Тэгэл гайгүй байна гинэ гэхээр эмч тухайн эмч хүн зөвлөө штэ та даралт бууруулах юм одоо урьдчилан сэргийлэх тунгаар ингээд таллаад уншуу эсвэл тунгийг буулгаад уншуу гэж хэлэхээр за нөгөө надад үзүүлж гарчаад гайгүй байгаа юм биш үү? Одоо болно гэдэг ингээд даралтны юм тасалчдаг. Тэгэхээр бие дасан даралт ихсэлтэй буюу одоо артериалны гипертенз гэж онш тавигдсан өвчтөн бол одоо 2 3 дахь үед бол зайлшгүй тэр эмийг бол уучлах хэвээр таслахгүй эмчтэйгээ зөвлөд тэгээд
бас одоо манайхан бас юм л да нэг ирж үзүүлчихэд тэгээд нөгөө алга болчихно. Тэгээд өөрөө дур мэдээд эмийн тухай хэтрүүлээд явна. Заримдаа бол тухайн хүмүүс маань хүндэрсэн орж ирнэ. Заримдаа яг ерөнхийдөө бас жоохон бүр эмнэлэг твтэх биш юм аа гэхэд бас л жоохон хүндрэх талдаа л орж ирнэ шүү дээ. Тэгэхээр эмчтэйгээ эргэж холбоотой бай, тийм ээ. Та улиралд нэг удаа очиж үзүүлчихээ тий. Тэгээд жилдээ нэг удаа та нөгөө даралт ихсэлтээс үүсдэг хүндрэлүүдийг илрүүлэх шинжилгээнүүдийг хийлгэх хэрэгтэй байхгүй тий. Тэгээд гол нь одоо эргэх холбоотой хэрвээ та даралт ихсэх хөвчтэй, суц хатуур хөвчтэй бол эмчтэйгээ эргэх холбоотой байх хэрэгтэй тий. За өрхийн эмч дээр очиод үзүүлчихдэг, өрхийн эмчийнхаа хяналтанд үзүүлээд байдаг. За өрхийн эмч маань нөгөө өвчтнөө хүндрээд ирэхээр одоо буцаагаад нарийн мэрэгжлийн эмч юм уу эсвэл эмнэлэг рүү явуулж болно шүү дээ. Тэгэхээр гэртээ ойрхон байгаа өрхийн эмчтэй сайн хандах хэрэгтэй л гэж би хэлж байна л да. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн бид хоёрын ярилцах сэдэв манаас энэ түрээд өндөрлөж байна. Тэгэхээр өнөөдрийн дугаарт маань Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн харьяа салбар амбулаторийн нэгдүгээр одоо нэгийн зүрх судасны хэмч мөхтийн амж маань хүрэлцэн ирж биднэрт үнэтэй зөвлөгөө бас хайрласан маш их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Танай хамт олонд чинь өөдөөд нь одоо амжилтыг өргөн төвшүүлье. За тэгээд мөн намайг урьж оролцуулж тийм ээ ард түмэнтэй минь уулзуулж за тодорхой хэмжээгээр бас нэг одоо хэлий гэсэн үгээ бас энэ нэвтрүүлэг энэ телевизээр дамжуулаад хэлсэндээ бас би сэтгэл ханамжтай байна. Тэгээд танай телевизийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлэгтээ байн хамтаагаар үзэгчтэй танд өдөр бүхэн одоо янз бүрийн өвчний талаар та бүхэнд эмч нартайгаа уулзуулах болно. Ингээд ирэх дугаараараа эргүүлцлаа баяр та.